Эхний мэдээг хүргэе. Ерөнхий сайд Дубад аялсан татварын дарга нарыг ажлаас нь халах чиглэлийг өгснэй дээр өчигдөр замын үдийн галийн газрын даргыг мөн ажлаас нь халахыг өргөдөд байна. Нэг талаараа сахилах хариуцлагыг чангруулах үйл явц гэж тайлбарлаж байгаач нөгөө талдаа улс төрчдийн олон нийтэд таалагдах гэсэн ашиг сонирхлын золиос нь төрийн албан хаагчид болж хувираад байгаамаа. Энэ байдалд даамжираад дарангуйл тогтох эрсдэлтэйг гишүүд санууллаа. За ерөнхий сайд бол улс төрийн албан тушаалтан харин татвар болон галийн дарга нар төрийн жинхэнэ албан хаагчид. За төрийн жинхэнэ албан хаагч тавигдах шалгуур, хяналт, хариуцлага бүр төрийн албаны тухай хууль болоод салбарынхаа хуулиудаар зохицуулсан байдаг. За үүнд улс төрийн албан тушаалтан хөндлөнгөөс альва хэлбэрээр нөлөөлөх нь хязгаартай. Гэтэл Монгол улсын ерөнхий сайд зандаа шитрийн зүгээс ам нээх бүртээ халан солино гэдэг болсон нь төрийн албанд айц төгшөөрийг дагуулад байна. Нийслэлийн татварын албаны дарга ажлаас нь чөлөөлөл. Дүүргүүдийн албаны дарга нарыг мөнгө доллараар хэрэгжүүлэх үйл ажлаас нь чөлөөлөл. Зэгцэр хөдөлгөөн үргэлжилж байна. Ингээ хариуцлага тооцоод ирэх 3 дахь удирдлагын газрын уралдаанд танилцуулгыг үүргүүлж байна. За нөгөө талдаа Дубагаас туршлага судлах аяллыг нийслэлээс зохион байгуулсан гэдэг тайлбарыг аялаад ирсэн дарга нар өгсөн билээ. Үүний цаана Монгол Ардын нам доторх эрх мэдлийн тэмцэл хотын дарга руу чиглэж байна уу гэдэг хардлагыг дагуулад байна. За төрийн бүхий л яам агентлагууд туршлага судлан гэсэн нэрийдлэр гадаад руу аялдаг нь нууц биш. Бас байж болохгүй үйлдэлж биш. Гол нь энэ удаагийн аялал тушаал зөрчсөн бол байгууллагын дүрм журмаар хариуцлагын асуудал хөндөгдөх. За авилга албан тушаалын гэмт хэрэг байгаа бол авилгатай тэмцэх газар шалгаж гэмтээ бол шүүхэр шийдэх ёстой. Харин ерөнхий сайд биечлэн үүрэг чиглэл өгч байгаа нь эргээд хуулийн зөрчил үүсгэх эрсдэлтэй байгааг гишүүд онцоллоо. Тэгвэл тэр хүмүүсийн хувьд ч гэсэн үнэхээр ажил албан тушаал эрхлэхдээ ямар шугамар явсан, тэр нь хэний буруу юм, тэр байдлыг нь үл харгалзан бүгдээр ингээд хоморглон халан гэж энэ үтсэж байгаа бол энэ бол байж болохгүй асуудал. Энэ бол эргээд ялгаагүй нөгөө дарангуйлал руу орж байгаа нэг хүний хэрэгшээлд орж байгаа л асуудал гэж би хувьдаа үзэж байна. Мэдээж энэ бол буруу юу гэвэл буруу. Энийг яах ёстой вэ гэвэл шат чаданда дүрм журм хуулиндаа ямар байгаа. Тэрнийхээ дагуу арга хэмжээ авагдах ёстой. Тэрнээс хэн нэгэн хүний хэн нэгэн даргын үзмжээр энэ асуудлыг хуулиас дээгүүр шийдэх нь бол маш буруу. Ерөнхий сайдыг тэрнийг ажлаас хал гээд ерөнхий газрын дарга нь хүмүүсийг ажлаас халах юм бол энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Энэ бас хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан байдаг. Удирдах дээд тушаалтны өгсөн шийдвэр хууль илэрхий хууль зөрчиж байвал тэр шийдвэрийг хүлээж авч байгаа хүн гүйцэтгэхгүй одоо шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх эрхээ хамгаалсан учраас тэр дуранд бүгдийг хадаад хайчихгүй байлгүй гэж би бодож байна. За зөрчил гаргасан төрийн албан хаагчид эхлээд ганцаарчлан сануулгах, дараа нь нийтэд мэдээлэх байдлаар давтан сануулгах. За 3 дугаарт 3 сар хүртэл хугацаанд цалингийн 20%-ийг хасах. За 4-р ажлаас халах хуультай. Иймээс ч дээрх заалтуудыг үл хамааран шууд халсан тохиолдолд эргээд шүүхэд гомдол гаргах цаашлаад ажлаас халагдсан хугацааны цалин хөлсийг шийдвэр гаргасан албан тушаалтан нь хувиасаа төлөх хуультай билээ. Иймээс ч ерөнхий сайдын цэгцэр хөдөлгөөн нэртэй төрийн албаны шинжилэл хуулийнхаа хүрээ хязгаарт багтах шаардлагатай байна.